Орой минь үзэгчдээ Цэнзүүргүй яриа нэвтрүүлгийн энэ удаагийн дугаар эхлэхэд бэлэн боллоо. За манай өнөөдрийн зочноор нэгэн онцлогтой зочин орж байгаа. За энэ хүн бол одоогоор төрийн албан тушаал хашдаг. Бас тодорхой Монголын сүүлийн 25 жилийн улс төр эдийн засагт өрнсөн хөшигний цаатах үйл явдлыг мэддэг. Би магадгүй энэ хүнийг бас оролцсон байх гэж харддаг. Энэ хүн манай өнөөдрийн нэвтрүүлэгт оролцож бүх зүйлийг ярихаар болсон юм. Гэхдээ энэ хүн одоо тодорхой албан тушаал хашдаг учраас нүрээ ил гаргаж болохгүй. Яг л энэ хүний аюулгүй байдал амь насны баталгааг бид хангах ёстой. Тийм учраас энэ хүн багтаа ирсэн юм шүү. Ингээд зочноо танилцууллаа. Танд орой минь төргийа. Баярлалаа. Та бүхэнд ч орой минь төргий. За юуны өмнө ямар ч үсэн өөрийнхөө аюулгүй байдлаар дэмчин тавьж манай студид хүрэлцэн ирсэн танд бас талархан зүйтэй юм аа. Сэтгүүлч бид нар мэдээллийг сурвалжаа нууцлах эрхтэй болсон учраас таныг хинбэ гэдгийг би одоо манай энэ студид байгаа хүмүүс хэлэхгүй байх баталгааг гаргаж өгч байгаа маа. Ингээд та ярилцахад бэлэн үү? Тэр хуулийн дагуу мэдж байгаа учраас би бас оролцож байгаа маа. Та нарыг аюулгүйн тэр баталгааг хангана гэдэг үднэс их сурвалжийг нууцлаж чадна гэдэг үднэс би энэ нэвтрүүлэгт оролцож байгаа. За өнөөдрийн мэдээж улс төр эдийн засагт өрнөж байгаа хамгийн том сэдэв бол модонд орж байгаа сэдэв бол 5 толгой шүү дээ. Энэ 5 толгой үйл явц нь Монголын улс төрд бас их эртнээс эхэлсэн юм шиг санагдах юм. Тэгээд одоо анх бол мэдээж 5 толгой Сүхбаатарын Батболдын өмч байсан. Монгол улсын ерөнхий сайд байсан. Одоогоор улсын хурлын гишүүн байгаа. Сүхбаатарын Батболдын өмч байлаа. Гэтэл гинэт Батболд тэр 5 толгойгоо улсад хүлээлгэж өглөө. Энэ үйл явдал яаж өрнсөн юм бэ? Батболд яагаад тийм шийдвэр гаргах болсон бэ? Эндээс 5 толгойн улс төр эхэлсэн үү? 5 толгойн улс төр бол ерөөсөө 2004-5 оноос эхэлсэн. Ер нь 5 цагаан түүхийг ярих юм бол 5 цагаа бол 1950-ад оноос эхлээд улсын хөрөнгө оруулалтаар хайгуул хийж газар ингээд 1990-ад он болоход бараг 20 сая долларын хөрөнгө оруулалтаар Монголын геологчид, үеийн геологчид хайгуулын хийж нөөцийн тогтоосон орд. За. Энэ бол нийт энэ оройнд бол 8 тэрбум орчим тонн нүүрсний нөөцтэй. За, нийтдээ 8 тэрбум. Одоо 90 оноос өмнөх Эрдэс баялаг геологийнхны одоо нөөц тогтоодог арга зүйээр ярих юм бол нийт 8 тэрбум тонн нөөцний 65-аас 70% нь Балхаад нөөцийг тогтоодог. За. Тэр нь бол өөрөө 5.6 тэрбум болж байгаа юм. Яагаад тэг Баталгаат нөөцийг тогтоодог гэхээр тэр Баталгаат нөөцөн дээр хот тосгон, суурин, ажиллах хүч, үйлдвэрлэлийн хүчин чадлыг бүгдийг нь тооцдог учраас тэгж хийж байгаа. За. Ингээд нийтдээ бол 8 тэрбум тонны нөөц бий. За. Ингээд яг хоо социализмын үед бол 5 толгойг ашиглахаар олон сэвийн орнуудад болон сэвийн гишүүн бус орнуудад санал тавьж байсан. Энд бол дэд бүтцийн хөгжиж бус шалтгаанаас болоод ашиглах нийтийн төвөгтэй байсан. Гүр ашиг нь одоо сайн биш. Ингээд явж байгаагаа 90 он болсон. 90 оноос хойш нэг хэсэг геологийн салбар уналтанд орсон. Дараагаар нь бол 90 оны дунд үеэс Монголын ашигт мөсмөлийн хууль батлагдаж энэ дагуу Австралийн BHP гэдэг компани оюутлага 5 толгойн лицензийг авсан. Тэгээ буцаагаад манайхад буцаагаад өгсөн. Тэр үед бол Австралийн BHP бол тэр жилдээ бол 7 тэрбум долларын алдагдаж сэлжсэн. За. Тэгэхээр 5 толгойг авсныхаа аваад эзэмшчих үед нь. За. Тэр уурхай тэр компани өөрөө 7 тэрбум долларын алдагдаж сэлжсэн. За. Ингээ алдагдаж хүлээсэн учраас Монголын одоо оюутлага 5 толгойн лицензийг эзэмшээ цаашаа ашиглах гэхэд бол өөрсөнд нь одоо итгэл үнэмшил төрөөгүй мó ер нь илүү төлбөр төлөх шаардлагагүй санхүүгээ жоохон хомсон. Энэ үндсэн дээрээс бол буцааж өгсөн юм. Буцааж өгсөн Монголын талд ингээд яг 5 толгой оюутлогын лицензийн хэсэг 6 сар 7 сар эзэнгүй байсан. Ингээд энэ бол нэг оюутлагын бол гадаадын хайгуулсан одоо фриланд авсан. Нөгөөх нь бол эзэнгүй байж байгаад Монголын цэргийн салбарт ажилласан нэг цэргийн одоо дунд тушаалын офицер. За. Авсан байдаг. Та тэр хүний нэрийг хэлж чадах уу? Тэр хүний нэрийг одоо би Батсайхан гэдгсэн санаж байна. За. Батсайхан. За.
Тэгээд тэр хүн авч 2-3 жил тэр лицензийг одоо гадаад дотоодын хөрөнгө оруулалт хамтарч ажиллах эсвэл зарцах санаатай ингэж явж байгаад тэр үед бол заавал дэлхийн зах зээл дээр кокс хүмүүсний үн их өндөрч байгаагүй, коксын хэрэгцээч одоо Монголын 5 коксын хэрэгцээч одоо дэлхийн зах зээл мэддгүй байсан шүү дээ. 5 ингэж явж байгаад 2002-3 онд лицензийнхаа төлбөрийг төлж чадаагаад бацаахан одоо сүү автобус дээр очсон байдаг. За. Та бол одоо ингээ бизнесмен хүн бас гадаад дотоод харилцаатай том бизнесмен хүн энэ лицензийг одоо ингэж хамтарч эзэмших нэг ашиглах тал дээр одоо хамтрая гэж. Ингээд тохиролцоо хийгээд 80-20 гэдгээр хувааж авсан байдаг. За. 80% сүү автобус, 20% бацаахан. За. 20% бацаахан бүр Майнфон. Майнфон гэдэг чинь бид ингэ сайхан. Ингэж явж байгаад бид нэр бол Их сайхан гэж одоогийн Их сайхан. Монгол Улсын сайд. Их сайхан 98 онд ерөнхий сайдаас огцроо тэр Майнфон. Тэр компани байна. За. Их сайхан чинь өмнө нь бас Фунсалмаагийн Учир батын тамгын газрын дарга байсан. Энэ бол ер нь 90 оноос эхлээд тамгын газрын дарга байсан шүү дээ. 90 он, юу вэ? 90 онд чинь тамгын газар ерөнхий зэгчээр сонгогдсны дараа тамгын газрын дарга болсон. Тэрнээс өмнө эдийн засгийн гадаад харилцаа хангамжийн яам гэж хад Учир батын сайд байх үед сайдын дүүсэх байсан шүү дээ. Учир бат чинь болохоор геолог уул уурхайн дэд сайд байсан. Дэд сайд гэдэг бол 68 сарын ирэх гэдэг шүү дээ. За. 68 онд нүүрсний салбараас анхны сайд төрж байгаа тэр. За. 2-3 жил ерөнхий дэд сайд хийж байгаа дараа нь жинхэнсэн. Зөв. Ингээ үндсэндээ Монголын уул уурхайн сайдаар бол бараг 15-6 жил ажилласан шүү дээ. Уул уурхайн бодлогыг тодорхойлж. Тэр үед Монгол Ардын хувьсгалт намын програм гэж яддаг 4-р програм гэж ярьдаг. 1966 онд болгогдсон. За. Энэ програм бол уул уурхай оборлох боловсруулах салбарыг төрөлжүүлэн хөгжүүлнэ гэдгээр онцгойсон зааж өгсөн баггүй. За. Энэ үед сайд хийжсэн. За. Монголын нүүрсний бодлого, эрчим хүчний бодлого, уул уурхайн бодлогыг тодорхойлчихсан юм шүү. Тэгэхээр Монголын аль нутаг дэвсгэрт ямар тооны ямар нөөц байгааг мэддэг. Мэднэ. Гарын 10 хуруу шиг мэднэ. 10 хуруу шиг мэднэ. Өөрөө Шарингорын уурхай ерөнхий инженер байсан шүү дээ. Тэр одоо нэг Шарингорыг ашиглаж эхэлсэн уул уурхай, ил уурхай шүү дээ. Юм баггүй. Тэгээд дараа нь яг хуу эдийн засгийн гадаад харилцаа хангамжийн сайд богино хугацаанд тэгээд 90 онтой болоод тэгээд ардын фурцын тэргүүлэгчдийн дарга тэгээд ерөнхий зэгч хийж авсан. За тэгээд Майн инфо Скватрын Батулд нөгөөх нь хин гэлээ? Бацаахан гэдэг хүмүүс эзэмшдэг болж байгаа. Аяд аваад бол уурхайг ашиглах биш дарах асуудлыг нэгдүгээр тавьсан байна. Дарах? Зарах. Зарах. За. Тийм. Ингээд маш гадны олон компаниудад санал тавьсан. Ингээд 2004 онд Шинхбатай холбогдсон. 2004 онд уу? Тий. За. 2004 оноос Шинхбатай нэлээд эрчимтэй холбогдож ирсэн. Ингээд олон дахин уулзсан. Нэг уулзцахаа тохиролт санамж бишгэнд гар үүснээс дурснаар бол 350 сая доллараар зарахаар санамж бишгэнд гар үүсгэж дурсан байсан. 5 толгойг. 5 толгойг. Гар үүсгэн хэний гар үүсэг ах вэ? Батуулдын уу? Энержи ресурс. Энержи ресурс. За. Тэр үед нөгөө энержи ресурсын дарга нь байсан хүмүүсүүд дурсан. Ям санамж бишгэнд гар үүсгэж дураад дараагийн уулзалтаа мөнгө төгрөгөө өгж авахаар тохиролцсон байсан. Гэтэл энэ үед бол иргэний хөлзөөнүүд гарч ирж оюутлын асуудлыг сүхэд тавьсан. Ягаад гэвэл Мегомбын их хол ерөнхий сайд болонгот оюутлын гэрээг яаралтай батлна гэж мэдгдсэн. Энэ өнгөд иргэний хөлзөөнд оюутлын гэрээг президенттэй басуулахыг эсэргүүцэж иргэний хөлзөөнүүд удамжин жагссан. Тэрнийдээ хөдөлгөөний сценарийг бичсэн хүн хин юм бэ? Хин энийг санаачилж санхүүжүүлж ирсэн? Иргэний хөлзөөнийг анх байгуулсан улс төрийн зорилготой байгуулсан. За. Энэ бол Иргэний Эрдэнэбат. Одоо Бацандан магна нарын хөдөлгөөнийг бий болгосон. Санхүүжүүлж ирсэн үү? Санхүүжүүлж ирсэн. За, Эрдэнэбатад ямар ашиг байгаа юм? Эрдэнэбат 2005 онд ерөнхий зэгчийн сонгуульд өрсөлдөх сонирхолтой байсан. Өрсөлдсөн. Тийм, өрсөлдсөн. Тийм учраас өөрийнхөө гол өрсөлдөгч болох инхээрийн эсрэг иргэний хөдөлгөөнийг гаргаж тавьсан. Иргэний хөдөлгөөн чинь нэрээ гарч ирэнгуутаа инхээрийг улсын мөрдөн байцаах газарт шалгуулахаар өгсөн шүү дээ.
та нар санаж байгаа одоо баримттай бичлэгч байх ёстой. Зөвхөн их хурлын даргын суудаг өрөөний харалдаад иргэний хөлзөөнөд тусаж пошигнуудад помидор шийдчихсэн шүү дээ. Тийм. Тэгэхээр санхүүжүүлэх зохион байгуулагч нь Эрдэнэ Эрдэнэт. Эрдэнэ Эрдэнэт гэсэн. 2005 онд ч ерөнхийлөгчийн сонгуульд 4 нэр дэвшигчтэй болсон шүү дээ. Эвслээ задлсан байсан те. Их хороо авчих эвсэл задарсан шүү дээ. Яагаад 4 нэр дэвшигч болсон бэ гэхээр тэр энүүдийн эртнээс тоглосон тоглоом. Яагаад энэ хоёр Эрдэнэтийг эвслээ задлчаад орж ир. Тэгээ ерөнхий сайдаа аваа гэж хэлсэн байдаг. Энэ хоёроо? Тий. Тэгэхээр Эрдэнэт бол ерөнхий сайд энэ адны тушаалыг явахын тулд инх сайхан төрөйг эвслээ задлж орж ирээд ерөнхий сайд авсан чинь ерөнхий сайд нь илбэгдэрж болсон биз дээ. Тэр үеч яг илбэгдэрж байсан. Ерөнхий сайдаа авъя гэдээ ороод ирэх нь ерөнхийлөгчийн сонгуул өнгөрчөж дасыг төр тогтвортой байх хэрэгтэй. Тийм учраас хүлээжээгээд ингээд хожигдсан баггүй. Одоо залуучуудын ярьдаг. Эвсэл задлахад тэр 4 нэр дэвших шаардлагатай болчихгүй. Хоёр эвсэл зээсэн бол ганц нэр. Санал хувааж байна тий. Тийм санал хувааж байна. Энэ хоёрын зохион байгуулсан ажиллагаа байх нь уу? Эрчийг задлах нь нэг талаас энэ хоёрыг зохион байгуулсан ажил, энэ хоёрын нэрийн хүндийг унгаах ажил Эрдэнэт. Ингээ хоёр талаас хоёр хэрэгсэл яваад оролцсон. Тэгээд ерөнхийлөгчийн сонгуулийн дараа ерөнхий сайд унсна. Элбэг дөржиг огцруулаад энэ хулдыг тавьсан шүү дээ. Тийм энэ хулдыг тавьсан. Энэ хулдыг тавьд энэ хулдыг ерөнхийлөгчийн хоёр бол юу яасан гэхээр тэр 5 цагаан асуудлыг шийдэж өгсөн. Их болдод. Тийм. Тэрнээс өмнө 5 цагаан асуудал бас явагдсан шүү дээ. 4 оноос эхлээд 5 он. Шинхваатай нөгөө хилцээр хийгээд яваад байна. Хилцээр хийгээд иргэний хөлзөөнүүд удамжинд оролцоод тасгаарлаад 5 толгойн ордоор 5 толгойн дор байгаа хөрөнгөөр Улаанбаатар шиг 10 хэдэн хот 20 хэдэн хот байгуулна гэж одоо тэгэл ярьдаг байсан шүү дээ иргэний хөлзөөнүүд чинь. Олон 5 толгойг 350 сая доллараар дарах гэж ийсний эсэргүүцсэн болохоос биш. Батболд идэг хүнийг эзэмсэж байгаад нь дургуутсаж эсэргүүцсэн биш үү? Хамгийн гол нь тэр мөнгөнд дүнгээр зарах гэж байгаад нь. Тий. Монголын ард түмний хэдэн 10 жил 100 жил гэдэм 2-300 жил тэжээх тэр ордыг 350 сая доллараар зараад энерги ресурсэд багцээсэнд 14 компани 10-20 50 сая доллар хувааж авахаар тохиролцсон байсан байхгүй. Тэрийг эсэргүүцэж яасан. За тэгээд инх болд үүргээ биелүүлж чадаагүй учраас огцорсон уу? Инх бол үүргээ биелүүлж чадаагүй дэ огцорсон биш. Инх бол худалдаа хөгжлийн банкнаас үж огцорсон. Худалдаа хөгжлийн банк яасан? 2001 онд худалдаа хөгжлийн банк хөвчлөгдсөн шүү дээ. Худалдаа хөгжлийн банкыг хөвчлөгдөд бол одоогийн НМС инх хоёр нар оролцсон. НМС инх хоёр Чулуунбат нараа оролцож инх хоёр тэргүүтээ олигархууд худалдаа хөгжлийн банкыг авсан. Гадны Gerald Metal гэж өнгөт металлын бизнес хийдэг банк санхүүгийн бизнес хийдэг тэр компани авсан шүү дээ. За тийм нэг хэсэг бөө юм болсон тий. Ингээд 2006 он болсон 2006 он болонгууд юу болсон гэхээр зэрэг Чулуунбатын бүрэн эрхийн хугацаа дууссан. Чулуунбат бүрэн эрхийн хугацааг үргэлжлүүлж сонирх хэрэгтэй байсан. Энэ хоёр өмнө зөвшөөрөөгүй. Чам үргэлжлүүлж зөвшөөрөхгүй гэсэн. Ингээд Чулуунбат эргэж Gerald Metal дээр очиж худалдаа хөгжлийн банкын бусдаа өөр хүмүүс одоогийн эзэмшиж байгаа хүмүүс худалдаа хайцсан зохион байгуулсан байдаг байхгүй. Тэрийг инх болдыг авлаа гэж инх хоёр хардаж энэ хоёрын засгийн дээр огцруулсан шалтгаан төр. Тэгээ 9-13 их хурл дотор гаргаж ирж инх болдын засгийн газар огцорж байлаа шүү дээ. Тэгээ баяр болсон. Тэрнээс өмнө яг хөхөр нэг худалдаа хөгжлийн банк энэ асуудал өөр тийшээ явсан учраас инх хоёр инх болдыг огцруулахын тулд баярыг Москвагаас авчирсан байна. Чамаг намын дөрвөн чи юу миний 2005 оны ерөнхийлөгчийн сонгуулийн кампанид ажиллаж өдөрт би чамаг намын дөрвөн. Бүрэн эрхийн хугацаанд дуусах багт нь Москвагаас авчирч ерөнхий нэрийн бичгийн дарга болгож ирсэн. За тэгээ баяр ерөнхий сайд болсныхоо дараахан Батболдын одоо нөгөө 5 толгойг 100% төрд авж яана гэд 4% нь одоогийн энержи ресурст өгсөн шүү дээ ухаан худгийг.
нэг нь Инхолдын засгийн газар авч чадаагүй. Инхолдын засгийн газар яагаад аваагүй гэдгийг бас тодорхойлох ёстой та. За. Инхолдын ойр тойрны хүмүүсүүд бол 5 тэр 14 дотор байсан байхгүй. 14 нөгөө эзэмшиж байгаа компаниуд дотор. Тэр чинь одоогийн Energy Resources 14 компани байгаа шүү дээ. тий. Тэр 14 дотор бол Инхолдын хүмүүсүүд байсан. Тэнд ч одоо энэ Апугаас шуудлаа бүгд байсан шүү дээ. Апугийнхан байсан. Конслагийн Очир бат байсан. Одоо хин Молекул бат хоёр байсан. Молекул бат Монгол Ардын хавьсгал намаас нөгөө Цэнгэл гээд Бадам жана энэ төргээд бүгд байгаа шүү дээ. Тий, тэд байсан. Очир бат бол сүйд нь Батуулдыг дарамтлаж ийж авсан байхгүй хувь. Миний ард нүүрсний 30-40 доктор байгаа. Чи 5-7-г надуугаар ашиглаж чадахгүй шүү гэж дарамтлаж ийж авсан. Хин. Очир бат. Батуулдаас хувь. Тий. Очир батгын тухай их сони юм өчигдөр уржигдэр одоо ингээд олон нийтийн мэдээлэл хэрэгслэр сони хэвлэлээр гарлаа. Энэ нь одоогийн 5-7-г авах гээд байгаа нөгөө Energy Resources чинь $24,000 цалин авд юм биш үү? Үндсэн хуулийн зэцгийн гишүүн хувийн компаниас зөвлөх хийгээд тийм цалин авд юм байна. Одоо манай найруулагч дүрсээр өгж байгаа бох дэлгэцэнд. Та тэрийг юу гэж бодож байна? Энэ үнэн үү? Би одоо нүдээр хараагүй учраас сонсоогүй учраас мэдэхгүй. Ер нь уг хүнийх нь хувьд аваад үзэх юм бол энэ бол чадна. Тэр социализмын үед төв ширч мөчний сайд байхдаа 2 айлын орон сууцны изүүд 1 айлын болгож авч иж намын хинээ шалхахаар орж исэн шүү дээ. Тийм үү? Социализмын үед үү? Тийм 72 хүрэн. За. Тэр 2 айлын байрын нийлүүд 1 айлын болгож засвар хөрсийн өөр аж ахуйн компаниудаас өөрийнхөө яамны аж ахуйн байгууллагуудаас засвар хөрсийн хийж тэр намын хинээ шалхахаар орж исэн шүү дээ. Тэр шийтгүүлжсэн үү? Зүгээр анхааруулга авч ирсэн байх. Ямар ч байсан тэгсгээд намж юм өнгөрсөн л тоо. Одоо ингээд 5-7 Energy Resources-ын захиалга нэвтрүүлгүүд телевизээр гарахаар очир утгаа тэнд нэг л их эрдэмтэн хүн шиг юм ирдэг байхгүй юу? Гэтэл өөрийнх нь тамгын газрын дарга байсан инх сайхан нь одоо тэр ажлыг удирдаа засгийн газрын нэрийн өмнөөс удирдах байгаа шүү дээ. Тэгээд очир утгаа өөрөө Energy Resources $24,000 цалин авдаг. Тэгэхээр энэ ч одоо сонирхлын зөрчил, хувьлдаа гэж харагдаж болох уу? Болно. Ерөөсөө тэмэг дүр зураг харагдаж байгаа шүү дээ. Одоо бол тэмэг дүр зураг харагдаж байгаа. Түрүүч байгаа яриалуу би нэг ийм бэлтчихэд байгаа юм л да. Батуулд яагаад гинт 100% тэр 5-7 ордоо өхүүлсэн бэ? Батуулдыг 5-7 ордын 100% гэдэг шахалтыг бол намын ч өгсөн 5-7 асуудлыг гаргаж тавьсан нөхдүүд ч Батуулдыг шахсан. 5-7 асуудлыг тухайн үед аягүй том шуугиан тэгсэн шүү дээ. Тэр үед нь Батуулдыг ээж аав нь Батуулд дээр ирээд бид хоёр ийм шуналтай хүүхэд төрүүлсэнтэй харамсаж байна. Ээж аав нь уу? Тий. Чи энэ 5-7 төрдөн өг гэж хэлсэн байдаг. Тэгээд өгсөн гэж үү? Тэгээд ерөөсөө ээж аавынхаа үгэнд орсон. Найд нөхдийнхээ шахалтанд орсон баг. Тэгээд өгсөн. За, ерөнхийлөгч байсан энэ хоёрын нэг яриаг энд бэлдсэн байгаа. Яаж энэ 5-7-г 100% төрд өгүүлсэн бэ гэж. Тэгэхээр одоо энэ бичлэгийг үзээд хоёулаа яриахаа бичлээ. Хууль эрхцэн орчин өөрчлөгдсөн гэсэн нэрийдлэр тодорхой цөөн хэдэн хувь хүмүүсийн гарт тэр ордод орчлоо гэдэгт би их гайхаад ерөөсөө энийг төрд буцаая гэсэн. Бодох хэрэгтэй юм. Тий, бодъё гэсэн. Энэ 5-7 ордын асуудлыг бол ингээд судлаад үзэхэд бол одоо сүү Батуулд гээд ерөнхийдөө ажиллаж исэн тэр нөхөр маань одоо лицензийг аваад эзэмшижсэн. Тэгээд би Батуултай уулзаад энэ одоо юу лиценз юм яагаад ингэж яасан гэхээр яхав тэр үед хууль нь тийм байсан. Тэгээд гадныхаа авч яагаад одоо хөрөнгө оруулалт хэрэгтэй юм байна. Их хол юм байна. Дид утас муу хөгжсөн юм байна. Усны нөөц буутай юм байна. Гэх зэрэгээс шалтгаалаад одоо ашиггүй төслөө гэж үзээд ингээд буцаасан. Тэгээд би бас авцсан байгаамаа гэж. Тэгтээ ингэж хэлж байгаа. Тэгээ энийг бол гэхдээ би ганцаараа барахгүй юм учраас бол хэрүүл маргаангүй шийдье гэж. За хэрүүл маргаангүй шийдэх гэж юу гэсэн үг юм бэ гэхээр яг одоо ингээд улс төрийн бүлэглүүдэд бас ашиг сонирхлын тусахыг л даа гэж. За тэгээ чи яаж байгаа шүү. Би тэгээ тодорхой хүмүүстэй ярьж байгаа, хийж байгаа, орцсон байна. За ямар вэ? За Бадамжны энэ холдыг төлөж орцсон байна. За ингээд элбэдэрж тэр үед ерөнхий сайдаас сүлд ерөнхийдж байсан. Элбэдэрж орцсон байна. За Баяр орцсон байна.
сүүлд энэ чинь энэ яриач хэдэд дахин болж би зөв товчилж ярьж байгаа. Ингээд та ор л доо. За тэгээд дээр нь одоо бусад хүмүүс ингээд орцсон байна. Яг энэ чинь бүгдээр нэг юм хариуцж байгаа. Жишээ одоо Монгол Ардын хусад нам дээр ямар нэг асуудал гарахад бол бадамжны иргэд энэ хөлтэйг хариуцж байгаа. Гэмтэй. Арчис намыг одоо тэгж хариуцж байгаа гэмтэй. Их тэхгүйгээр ингээд явахгүй юм байна гэж. Тэгэхээр би за яг ингээд энэ арга чинь тэгээ зөв үү буруу юу? Тэ энэ чинь зөв биш баха. Энэ асуудлыг одоо ингэж хэдэн хүмүүс хувьд хийж байгаа маягаар ингэж шийдэх нь буруу байх. Тэгээд Батболд аргагүй юм ярьж байгаа юм да. Өөр би ингээд ганцаараа энэ төслийг босгох чадахгүй, хийж чадахгүй. Тэгээд ингээд хажуунаас шийдлээ уулаа гэдэг ингээд сэрдээд байгаа юм чи өөртөө тэгэл ороод хамтдаа хий л да гэж. Яг зарим бизнесмэнүүд орж байгаа. Гэхдээ тэр бизнесмэнүүд бол ямар буруу байх вэ? Тэгэхээр угаасаа орж байгаа. Зөвхөн улс төрийнхэн бол тэгж орж байгаа шүү. Улс төрийн нөлөөнд одоо энэ төсөл байдаг учраас бол улс төрийнхнийг өөрсдийнх нь ажлын оруулахаас арга байхгүй гэж. Тэгээ би хэлсэн. Тэрээс би орохгүй. Тэгээ би орохгүй. Чи тэрэн дээр бол санаа битээз. Би надад ямар сонирхол алга. Би өөр маягаар амьдарч болно. Чи ч гэсэн өөр маягаар амьдарч болно шүү дээ. Сая чиний нэр хэлдэг хүмүүс ч гэсэн өөр маягаар амьдарч болно. Тэгээ одоо бүгдээрээ ийм том орд дээр ийм шуналхаа сэтгэл гаргаж болохгүй. Тэгээ энэ ч үнэстэй бүр үнэхээр утгагүй асуудал. Өөр жижиг сажиг юм дээр бол одоо яг вэ тэгээд намын санхүүжилт тэгээд өнөөдрийн хууль эрх зүйн орчин муугаас болоод бид өөрөө ирэхгүй одоо зохицуулах асуудал зөндөл байдаг. Гэхдээ энэ бол болохгүй. Стратегийн том орд дээр бол болохгүй. Тийм учраас би тодорхой санал тавья. Чи энийг 100% ард түмэндээ буцааж өг. Төрд буцааж өг. За ингээд энэ хоёр ингэж шахалт үзүүлсэн гэж. Энэ хоёр шахалт үзүүлэхээс өмнө энэ хоёрын шахалт үзүүлэхээс өмнө Батболд 5 дахь төрд үгүй гэдгийг нэр бүхэн хүмүүс амлсан байсан байхгүй юу? Тийм үү. Тэр үеийн сонин байгаа. 5 толгойн Батболд гээд Монгол орны гадрын дургад Алтан таван богдны өрөөнд Батболдын дургийг тавьж агаад бичтэн том байгаас 2 нүр юм. Тэрний дараа тэр материалыг гарсны дараа ээж аав нь асуулт үүсгэж найз нөхдөд нь асуув чи төрдөө өг гэж тэрийг бичсэн тэрийг асуултыг гаргаж өгсөн хүнд би өгнө гэж амласан байдаг. Тайлгаач даширэнцэн биччихээ лөө. Тэгсэн шиг санаж. Тэгээд төрд нь буцааж өгнө. Би ганц шийдвэр гаргасаа. 5 лог төрд нь буцааж өгөхөр шийдлээ гэж хэлсэн байдаг. За ингээд тэр мэдээллийг бол энэ хоёрт тодорхой хүн хөргөсөн байдаг. Харин тэр мэдээлэл дээр энэ хоёр Батболд хоёр тохиролцоо их гэж оруулсан байдаг. За ямар тохиролцоо? 49-ийн хийн эзэмшгүй 51-ийн хийн эзэмшгүй. За. Энэ дээр тохиролцоо байхгүй. За. Тохиролцоо чадаагүй. Энэ хоёр болохоор би ерөөсө 5 толгоогоос хол би тийм шунхаа муухай юм хийдэг хүн биш гэдэг байна шүү дээ. Яг хүн бол өөрөө тэгж ярьж шүү дээ. Тэр үедээ тэрийг бичсэн сэтгүүлч тэр мэдээлэл гаргасан хүнийг Батболд дааж өгсөн байдаг шүү дээ. Ийм хүн энэ мэдээлэл гаргаж ингэсэн шүү гэж. Оо за. Та нар тэр хүнийг таньж яваараа мэдэж яваараа гэж хэлсэн байдаг шүү дээ. За тэгээд нөгөө 4% энержи ресурс үлдээгээд 96% төр давчлаа гэсэн чинь хамаг өрмийн энержи ресурс өгчихсөн байсан гэдэг. Яг л тэгж шүүгсэн та. 5 тонн нийт нөөц дотор бол Ухаан хотог бол 480 сая тонны нөөцтэй. 4.5 тэрбум доллар. Тийм, тэрний 80% нь когч нүүрс гэж. Уул геологийн нөхцөлийн хувьд бол ерөөсө 5 метрээс 35 метрийн хөрс суул тэгээд ухчихна. Шууд хурцдна гэсэн үг. Уул геологийнхаа нөхцөл бол. Энийг энержи ресурс гэсэн. Энержи ресурс дөх ямар шаардлага байхгүйсэн. Ягаад гэвэл улсын төсвийн хөрөнгө оруулалтаар хайгуул хийгдсэн. Эднэр тэр нөөцөө нэмэгдүүлээгүй. Гэтэл энд бол их шаардлага байхгүй шүү дээ. За яг л эцсийн төлбөрийн төлжсөний хувьд бол тэрийг өгд болно. Одоо сайн яагаад өгчихсэн энержи ресурс? Энд бол баяр энержи ресурсын хооронд 8-аас өссөн. Яг хоо энержи ресурсууд нэг тайлбар хийдэг. Бид 5.6 тэрбум тонн өрсний нөөцтэй ордыг нэмэлт хайгуул хийгээд 8 тэрбум болсон гэж. Эдний өрөм тавиг 8 тэрбум болгоогүй. Тэртээ дөнгөж социализм үед тэр орионд 8 тэрбум тонн өрсний нөөц байна гэдгийг тогтоосон байсан. Харин эднэр бол юуны геологийн архивээс
тэр үеийн юуг авчираад хайгуулын тайланг авчираад барууны аргачлалаар тооцоо хийсэн гэдэг. Тэгээд тооцоо хийгээд яг мөн 8 тэрбум зарсан. Тэгээд 8 тэрбум нөөц болгосон одоо 3 тэрбум 2 тэрбум гаранаар нэмсэн гэдэг шүү дээ эдгээр чинь. Тэрний хооронд ухаан хөдгийг аваад гэдэг. Ухаан хөдгийг энерги ресурс төх 5 тусгаад 2-ын хооронд дуучлах балд орж шүү дээ. Балд орж дуучилж явж байгаа тэгээд архитаа тархиад байгаа юм нас орсон. Тэгээд баяр дараа нь Батболдод ерөнхий сайдын суудлаа өгсөн. Энерги ресурсыг ярихад байна шүү дээ. 5-7 асуудлыг ухаан хөдгийг юунд төгснөхэд энерги ресурс төгснөхэд тэндээс намынхаа санхүүжилтийг авсан шүү дээ. Сонгуулийн санхүүжилт. Өөрөө ч тодорхой хөвөрсөн. Баяр уу? Баяр одоо оюутлын гэрэн дээр яаж хөвөрсөн нь одоо илэрч штэ. Тэр үнсээ 5-7-оос бас тийм байж байгаа штэ. Яагаад Балдар тэдний хооронд зуучилж байна? Балдар Баяр хоёр найз. Төрийн ажилласаар явах хэрэгтэй штэ. Тэгээ 2008 онд Баяр намаа удирдах сонгуульд ороод тэгээ амжилтгүй болоо зү. Угаа ялсан тэгсэн хэрнээ 7 сарын 1 гэдэг аимшигтай үйл хэрэг болсон шүү дээ. Би 7 сарын 1-ний дүрсийг найруулагчиг юунд өгөөч гэж хүсэж байна л да. За 7 сарын 1. Хүмүүс их амархан мартамхаа шүү дээ. Мартаж болохгүй юм байгаа юм л энэ ч одоо. Энэ ч бол одоо өдөр дүнгиж эхэлж шүү дээ. Тэгээ оройдоо ямар аймаар юм боллоо. Та энэ үед бол та байсан уу Улаанбаатарт? Байгаагүй юу? Энэ бол үнэхээр аймар юм болсон шүү дээ. 4 хүний амь насыг бүрлгээд маш олон залуучууд шоронд орсон аймар юм болсон шүү дээ. Энэ чинь бараг 200-300-аад хүн шоронд орсон. 4 хүний амь насыг бүрлгэсэн. Монголд хэсэгт намын дээр тийчгэрээ шатаад одоо сайхан ордон болж тээ. Одоо бүр ширүүсэж шүү дээ. Энэ их сонио. Ингээд цагдаагийнхын байлдад тоглоод байгаа юм шиг байдэ. Тэгэд энэ бол үнэхээр харамсалтай үйл явдал болсон шүү дээ. Өөрөө түрүү намайг энд байсан уу гэж асуусан тийм. Тэгсэн. Би жагсаал дотор бол байгаагүй. Би холгоос ажиллаж байсан. Анх жагсагт Монгол Ардын Хувьсгал намын баяр руу ирсэн магнат төргөлтэй. Талбай дээрээс. Тэгээд ирээд шаарлага хөргүүлсэн. Жагсагчид Монгол Ардын Хувьсгал намын баярын үүдэнд ирээд осонгууд ордныг хамгаалж Монгол Ардын намын Хувьсгал намын баярыг хамгаалж үүднийг хамгаалж зогсчихсан нөхдүүдээс анх тэднэр жагсагчдын өвдө чулуу шийдсэн шүү дээ. Цагдаа нараас уу? Тий, цагдаа нараас хэрэг чулуу шийдсэн. Тэр ижлийг дүрсэрээс гарч ирэхгүй гэж шүү дээ. Тийм үү. Тэрнээс шажиглаад тэртэл нөгөө жагсагч нар чинь овоодсон байхгүй. Нэгдүгürt. Хоёрдугаар та нарын энэ бичлэг дээр харж байгаа үстэй. Тэр цагдаа нар зүгээр л бага дээр нь хамгаалалтын мас хийчихэд ингээд тогсоод байна шүү дээ. Тэгдий.
Яа Дээр буцаж нь- зүхтаажгүйгээл. Дээр нь нэг ухас ихэр нөгөө загсагцсан тухтаагаас урцын цаа тариагаа тавхиад байгаа шүү дээ. Тэгээд нэг явах явцсангууд эргээд буцаад цагдаа нар нь явчихдаг. Нэг нохоо дайрахар чулуу шичээд нохоо цааш яваад ингээд нэг тэмээд юм болоод байгаа шүү дээ. Энэ хамгаалалтанд дэсэн цагдаа нар дандаа шинэ цагдаа нар байсан байхгүй. Баяр 2007 оны 11 сард намын дарга болсон тийм үү? Тэгсэн. Намын дарга болохдоо ямар тохиолдол тулд намын дарга ерөнхий сайдаа салгасан шүү дээ. Тэгсэн. Тэгээд дараа нь буцаагаад авъя Тэгээд гэсэн. намын даргаас суулцыг авчингууд та нар хариуцлага өрүүлж байгаа бол эрх мэдлийн үг гэж тэр дороо эргээд тэгэнгүүт нэг хурдан ерөнхий сайдад нь тушаал санагсан шүү дээ. Тэгсэн. Тэгээ ерөнхий сайдаа болоод намынхаа хорол дээр юу гэж мэдгдсэн бэлээ? Надад эрх мэдлийг өгөөч. Үгүй ээ, эрх мэдл үгүйсэн дээ, өгцөн. Өснийхэн дараахан үг нь Бүрэн өгөөч гэж юу? гүү. 2008 оны сонгуульд би намаа ямар ч хамаагүй аргаар ялуулна гэсэн үг. За тий намаа ялуулахыг амласан. Тий амласан. Намаа ялуулахын тулд баяр бүхэн зүйл үйл ажиллагааг эртний төлөвлөсөн байхгүй. 7 сарын 1-ний төлөвлөсөн гэж юу? Үндсэндээ барыг тэгж хэлж болно. Яагаад гэвэл 2 сард Монгол Ардын хувьсгалд нам үүнээс хойш хандвар санхүүжгүй түрээсээр санхүүжнэ. Түрээсээр санхүүжүүлэхийн тулд намынхаа баярыг томсгох шаардлагатай. Энэ баярыг нурааж том байшин барих уу, өөр газар өөр баяр барих уу гэдэг асуулт ирсэн байдаг. Ингээ газар хайсан газар олдоогүй хамгийн ашигтай газар нь байсан. Тэр үедгээд 3 янзын дураг дуруулсан. 3 янзын дураг эсгээ гаргуулсан байдаг. 8 оны 2 сард. Тийм 2-3 сард. 2-3 сард нь чинь тэгээд үргэлж явж байгаа шүү дээ. 3 төрлийн дургаас одоогийн соён хэлбэртэй байшингийн дургийг сонгон шалгаруулсан. Энэ бол 10 хэдэн давхар байгаа шүү дээ. Эд 20 хэдэн давхар байшингийн дураг яснаар ариун өндөр байна гэд ингээд багсаад ирсэн. Энэ зураг шалгарсан юм байна. Энэ байр одоо подбол 2 давхар байгаа шүү дээ. 10 давхар тутамд нэг подбол тооцоо идэг. Эсний планаар барилгын. За. Энэ бол одоо ирээдүйд бол 20 хэдэн давхар байшин болно гэсэн үг. За. Одоо энэ байрны багтаамж хэдв? Хуучин байрнаас 3.5 дахин том. Тэгэхээр төрөөсөө санхүүжих болгонд явж гэнэ үү? Явж байна. 5 сард цагдаа нар бэлтгэсэн байдаг. Цагдаа хүчний байгууллагыг бэлэн байдаг. 8 оны 5 сараас уу? Тийм 5 сараас. 5 сараас эхлээд энэ дөрвүүдийн цагдаа бэлэн байдлаар ажиллаж байсан шүү дээ. 5 сараас эхлээд одоо энэ Монгол Ардын хувьсгал намын байрны хамгаалтын цагдаа нарт нь дандаа шинэ цагдаа шүү дээ. Богино курсээр 30 хоногийн юм уу хоногийн курсээр цагдаа болоод тэгээд хамгаалтанд гарч байгаа залуучууд байхгүй. Тийм учраас дадлаг торчдоггүй шүү дээ. Тэр хүмүүс сухтаарн зэрэг буцаад хоошоо явцдаг. Тэр юугаа хамгаалах хэрэгтэй ингээд баярд ингээд тогсоод идэг. Цагдаа хүн энэ хулгайч яраас хөөсөнд бол барьжээж дуустдаг үстэй. Хашаар торчлохтаа цагдаа нар бол. Тийм хийх шүү дээ. 7 сарын 1-нд буудах төгшаал өгсөн хүн одоо хүртэл олддоггүй шүү дээ. Энэ бол улс төрийн шийдэл шүү дээ. Одоо бидхэн буудах тушаал шийдвэр орсон хүмүүсүүд нь байж байгаа шүү дээ. Тэгээд та баярын аюулгүй зөвлөл дээр гац зэвсэг хэрэгжээ гэж хэлцгээсэн байдаг шүү дээ. Тэр үндэсний аюулгүй байдлын зөвлөлийн тэр хурал биш. Ерөнхийлөгч нөгөө намын дарга нарыг дуудаад нэг өрөөнд уулзсан шүү дээ. Тэгэхэд элбэг дөрж та нуусын бууцсан сумны чинь хонгоо миний команд байна гэж хэлсэн байхгүй. Тэр хонгог тэгэхээр элбэг дөрж хаанаас олсон юм болж байна? Тэр бууцсан унсуудыг дагаж яваад хонгогийн цогцолж авсан байгаад. Тэгэхэд чинь тэр буудаж хүний аймнаас өргөдөөгүй байсан санагдаад байдیں۔ Тэрийг би анзаараагүй. Хэрвээ буудсан тэр чинь цөөхөн буудсан шүү дээ. Мэдээж баярны галт сумаар бол цөөхөн буудсан. Тэгээд тэр цөөхөн хонгог олж авна гэдэг бол бас сонир асуудал. Харин тийм. Тэгэхээр 5 толгойн биш 5 толгойг нь 7 сарын 1-ний ард улс төрийн ашиг хонжоо хайгчид байсан байх нь. Байна. Монгол Ардын хувьсгалд нэг дэвшүүлэгчдээс эхлээд энийг төлөвлөсөн. Хан улс дүүргийн засаг дарга, Баян улс дүүргийн засаг дарга хоёрын нэг дэвшүүлэгчтэй сонгуулийн дараа ялсан ч ялаагүйч жагсаал зохион байгуулна. Та нар мянган найдвартай залуучууд бэлтгэжээ. Бэлтгэхээрэй гэж өөрөө өгж
Бидний тийм боловсролоор нэр дэвшүүлсэн байдаг шүү дээ. За тэгээд Монгол ардын хувьсгалт нам, одоогийн ардын нам ялалт байгуулсныхаа дараа, 7 сарын 1-ний дараа арчилсан намтай эвслийн засгийн газар байгуулсан. Тий. Энэ бол одоо 7 сарын 1-ний хэргийг бодлон туулах гэсэн өөрөөсөө ялаас зайлсхийсэн алхам мөн үү? Энэ бол түүний том нотлохоо. Баяр болохоор том төслүүдэд явуулах гэж энийг хийсэн. Тэр бол том төслөд явуулахын төлөө биш үгүй. 7 сарын 1-ний хэргийг өнгөрсөн давтахын тулд том төслүүд явуулах гэсэн гоё нэр гаргасан байна. Дээр нь Олимпиад аврал төрчөнгүүд тэргээр ард түмний тайвшруулах гэсэн ийм юм явсан шүү дээ. Тэгээ яагаад ерөнхий сайдын суудлаа өгч буцаагаад 11 сард нь өглөө? 2009 оны 10 сарын 27-нд төгссөн. Яагаад ерөнхий сайд өгсөнгөө цаана баярыг 2009 оны 8 сар ихэд ерөнхий сайд өг гэдгийг бол улс төрийн хүрээнийхэн бол тодорхой хүрээнийхэн бол баярыг шахаж өгүүлсээр болсон юм. Тэгэхгүй 7 сарын 1-ний оюутлын гэрээний асуултыг гаргаж тавина гэж. Үнэхээр 7 сарын 1-нд манер хариуцахгүй хандсан, оюутлын гэрээнд хариуцахгүй хандсан учраас цаашдаа Монголын төрд бол баяр гэдэг хүн гавьяа байгуулах юм байна, гай тарих юм байна гэдэг юм тийм дөнгөсөнд төрсөн байна. Тэгээ яагаад баярын залгамжлагч Сүбатулд гэж? Баярыг өөдөөс зоригтой дугарч тэр бүхтийг нь шахалт үзүүлэх юм бол Сүбатулдаас өөр байгаагүй юм. Сүбатул тэгж хүнд одоо шахалт үзүүлэхээр тийм хүн мөн үү? Яг наана бол их сайхан юу одоо тийм зөөлөх хүн бол цаана бол айгүй хатуун шүү дээ. Тийм үү? Тийм. Баярыг шаханд оруулах хэмжээний хүн мөн гэж үү? Баяраас өөр тэр үед Батболдоос өөр баярыг тгий шахах хүн байгаагүй. Сони юм аа. За тэгээд баяртай холбоотой сүүлийн үед нэг юм байрны асуудал гараад ирсэн юм Америкт. Уг нь баяр миний нөгөө хөтэлдэг энэ цензургүй яриа нэвтрүүлэгт орохдоо энэ байрны талаар нодлон өнгөрсөн жил тайлбар хийсэн юм. Эвлүүлэг гэж. Гэтэл сая бол одоо нэр бүхий улсын хурлын гишүүн мэдээлэл хийчихсэн. Хоёулаа тэр мэдээллийг үзээд тэгээд үргэлжлэв. Надад ирсэн мэдээллийг дэлгэж тавилаа. Тэгээд та бүхэн цаашаа дамжуулна үз. Би бол энийг оюу толгой гэрээтэй салшгүй холбоотой гэж бодож байгаа учраас энэ бүхнийг та бүхэн дэлгэж байгаамаа. Холбогдох байгууллагууд Монгол төр байна. Төртөө хэрвээ төртөө байгаа бол төр ажиллаж байгаа бол энэхүү мэдээллүүдийг цааш нь одоо нягтлж шалгаад цаашаа үйл явцыг өрнүүлэх үзээ гэж бодож байна. За ингээд их хурлын гишүүн уянга ийм мэдээллийгээд нөгөө байрных нь зургуудыг гаргаад ирсэн. Тэр байрыг баярын одоо эхнэр хүүхдэд давааним гэдэг хүн бэлгэлсэн биз. Одоо найруулагч маань хажуугаар дүрсийн нөхөх бид хоёрыг ярьж явах хооронд явж байгаа. Та юу гэж бодож байна? Энэ үнэн үү? Баяр 2006 он гэхэд бол үндсэндээ энэ түрүүчийнхээ авгаа хүүхдээ бүгдийг Америкт гаргацсан шүү дээ. За тийм ногоон паспорт авч өгöd. Тийм суурь шилжсэн. Тэр 7 байрын яг хуу 5 баяр бол яхааргүй хонцолж авсан байр. 2 баяр бол дарсан өрсөн. Тэгээ дараа давсан гээсэн байж магадгүй. За. Тэр 5 баяр 7 байрны чинь 3 нь бол бэлгийн баяр байгаа шүү дээ. За. Бэлгэлсэн байрыг нь он сараар нь хөөж харах юм бол оюутлын гэрээ басагдахаас өмнө худалдаж авсан байдаг. За. Тэгэхээр баяр ерөнхий сайд болонгуудаа баярын ерөнхий сайд болсны дараахан нефть бүтээгдэхүүн дэлхийн засгийн зээлийн үн аягүй өндөр өссөн шүү дээ. Тэгэхэд улсын валютын нөөцөөс 8 сая доллараар чөлөө гаргаж байгаа маш их хэмжээний өндөр үнэтэй нефть нөөцөж явсан. Тийм. Баярын засгийн газар байгууллагад 100 хоног хот нефтийн үн өссөн. Манай улс нэг нефть тэр нефтийг үн өснөөрөө 28 сая долларыг улсын төсвөөс гаргаж 28 сая долларыг. Тэгээ 28 сая доллар. За. Тэгээ нийгэд өгсөн байна. Нийг болон жижиг компаниудад амсуулаад нийгэд болгосон. За. Тэн дээр хашаасаад тэр 3 баярыг бэлгэнд авсан гэж бид өгнж байгаа. Тэр давааним гэдэг хүнээс авдаг. Давааним чинь бол нийгхийн захирал байсан юм шүү. Нийгхийн захирал орлогч захирал байсан биз дээ. Тийм. Ер нь давааним баяр хоёрын бизнес нэг шүү дээ. Одоо тэр урдсын нэгдүгээр эмнэлгийн артад нэг том байшин бариад байгаа шүү дээ. Барьсан шүү дээ. Тэр энэ тэгсэн одоо баяр давааним энтрийн нийлсэн компани барьсан компани байсан шүү дээ.
Нөгөө хоёр байр нь ямар учиртай юм бол? Нөгөө хоёр байр нь бол харин чам ямар үндэстээр аваад зарсан хийсэн нэгэн өөртөө хоцож авсан байгаа шүү дээ. 5 толгойн бэлэг юм биш үү? 4% energy resource өгсөний бэлэг юм биш үү? Байж болно шүү дээ. Оюу толгойх бол биш. Оюу хоцож авсан он сарын тохирохгүй. Хоёрдугаарт оюу толгойхон тэгдгиймаа гэхэд тийм юм одоо ириантинтой тийм авинхоо тийм бохир авилгуулахгүй шүү дээ. Бохир аргаар. Их боловсон аргаар. Их боловсон аргаар. Баригдахгүй аргаар үгүй шүү дээ. Ер нь дэлхийн олон улсын авилгын бизнесийн юм чинь бол баригдахгүй аргаар үүдэг механизмууд нь байна л да. Энэ бол арай бохир аргаар өгсөн байхгүй. За. За хоёул нэг хэдэн минутын рекламны дараа эргэж студидтэй холбогдно. Уянга яагаад гинт баярын бариад гараад ирв? Гол дүр. Ерөөсөө энэ уянга гарахаас өмнө энэ 2 жилийн өмнөөс баярын байрнаас бол цахим ертөнцөөр яваад байсан шүү. Явж ирсэн тий. Тэгээд артаас нь бол компаниудын олж чадахгүйсэн. Монголд энэ компани байна уу, Америкт байна уу гэдэг ингээд явсаргаа тэгээд өнгөрсөн оны 19 сард компаниудын олсон баг. Тэгээ олоод тэгээд уянгаар одоо яг нэг хүнийг Ардын Баатар болох хэрэгтэй байсан гэж байна. Тэгээд уянгаар гаргасан баг. За, ерөнхийлөгч Элбэг Дорж маань их сонирн байр суурьтай байгаамаа. Энэ 5 толгой дээр гайхацсан. Элбэг Доржтэй бас би энэ студиуд суугаад цензургүй яриа нэвтрүүлэгт оролцуулж ирсэн. Гэхдээ Элбэг Доржийн нэг бичлэгийг бас бэлдсэн байгаа. Тэрийг харах уу та? За тэгье. Тэнд очиод үнэхээр улс үндэсний юм ард иргэдийн эрх ашигын үүднээс асуудал шийдэх гэдэг нь. Тэр бодох хэрэгтэй. Яг одоо тэнд хүрээд ирэхээр манайхан чинь нэг зовлон байдаг шүү дээ. Асуудал шийдээд явуулдаг. Шийдээд явуулахаар айгүй бол нэг цөөнх болсон хэсэг нь хойноос нь очиж хэдэн жил майдсаар самардсаар байгаа л унаа. Олонх нь айгүй бол би шийдүүлсэн гэдэг өөр юм нэхэд явна. Тэгэхээр энэ хууль эрх зүйн талын бүх боломжууд нь байж байгаа. Тэгэхээр сүүлд нэг яригдаад байгаа нэг тогтоол байгаа шүү дээ. Ярилцсан дээр ганц үсэд бас дурддагсан. Тэр тогтоолоор бол ер нь харж байхад заавал их хурлаар шийдэхгүй бол хууль зөрчих юм шиг харагдаад байл шүү дээ. Одоо ч бид нар морин жилд явж байгаа тийм. Одоо юу илээ морь. Одоо хон жил гарч байна. Хон тэгээд арагшаад бол морь, могоо, луу, туула, бар, үхэр гэдэг. Чи одоо бар жилийн тогтоолын тухай ярьж байна. Бар жил гэж хэдэн он бэ? Хоошоо тэгэл бодол та тийм ээ. Бар жил гэхээр ч мөр 2010 он болж байгаа. 2012 он одоо луу жилийн үед бас дахиад тогтоол гарч ирсэн. Хэлэгч ингэж яриад байгаа байхгүй юу? 5 толгойн гэрээг засгийн газар байгуулж байгаа гэрээг их хурлаар оролцуулъя гэдэг санал явж явах үеэр мань хүн ингэж ярьсан. Тэнд авчиж чи яах юм? Баахан хүмүүс Ардын Баатар бол одоо буруу шийдвэл яах вэ? Яриад байгаа байхгүй юу? Оюутан гэрээг басах үед баяр Элбэг Дорж хоёрын хооронд том тохиролцоо явагдсан юм шиг байна. За. Оюутан асуудыг Монгол Ардын нам ба баяр эрх ашиг шингээ хийж. За. 5 толгой дээр Ардсан нам ба Элбэг Дорж эрх ашиг шингээ хийж. За. Ихсэд бол гоё яриш намынхаа эрх ашиг ярьж байгаа байхгүй. Тэр нам гэдгээр халахвч хийж өөрсдийнхээ эрх ашиг ярьж байгаа байхгүй. За. Өнөөдрийн байдлаас харахад баяр оюутгад эрх ашиг шингээсэн байна уу? Одоо тэр мөнгө төгрөг байр сав одоо ингэж тийм үү? Хэвлэл мэдээсээр гарч байгаа. 5 цагаан эрх ашиг дээр одоо Элбэг Дорж шингээх асуудал ирж байгаа байхгүй. Тийм ч учраас Сүү Батбол баярын засгийн газрын тэргүүн шадар сайдаас алтан үеийг 5 цагаан асуудал хариуцж байсан шүү дээ. Намайг эрх ашиг шингээнэ гэдэг. Ийм чадаагүй байхгүй. Тэрэнд нь ерөнхий сайд Сүү байсан учраас Сүү өөрөө толгойдоо шийдэж чадахгүй. Яг л асуудал шийдэхээр өөрийнх нь нэр холбоотой нөгөө талаас өөрийнх нь бас амбицын 5 цагаагаа бас өөрийнхөө эрх ашиг шингэх. Санжийн нөгөө тэр үед энержи ресурс угаах өдрийн шав тавина гэдэг нэг юм боллоо шүү дээ. За тэгсэн. Би алтан уяг очтныг шав тавьж хийсэн туу цааш хийсэн болсон шүү дээ. Алтан уяг ихсээд хэвлэл мэдээсээр очихгүй гэж хэлсэн шүү дээ. За. Гэтэл хэдхэн хоногийн дараа очихаар болсон. Энержи ресурс юу гэсэн амлсан гэхээр
чиний үед засаг ялж яана. Чиний үед арслан ерөнхий эзэгцсэн. Чиний үед арслан нам байртай болох ёстой. Арслан намайг байртай болгохын тулд бид санхүү үзүүлнэ. Тэгж амласан баг. Амлаж явсан баггүй. Алтууг тэр амлалтын дагуу чи туу цайж хичээд ирээд хэвзийн багварууд юу гэж хэлж ирснийг та нар бас мэдчих хэвээр. Санахгүй байна. Юу гэлээ? Манай нам байр барина 25 давхар байшин барина. За нэг тийм зураг мөрөг харуулаад. Зураг харуулаад арцыг дэмжих арцын процент нэг тоосох авчрахтаа манай нам байртай болчихно гэж. Нэг тоосох авчрахтаа байртай болчихно. Тэгээд яарвчсан тэр хөвзөвчөө нураас шүү дээ. Тэгсэн. Тэгээ өнөөдөр байхгүй. Байхгүй. Энэ юу хэлж ийм гэхээр энержи ресурс амлалтаа визүүзээгүй учраас алтан уяг 5-6-ыг шийдэж өгөх гэсэн байна. Зөв. Тэгээд алтан уягийг шахсан хэлбэгдээр шахаад байсан. Алтан уяг үзэж өгөхгүйсэн. Яг л алтан уяг бас намын ирэх ашиг байна шүү дээ энэ чинь. Намын даргын хувьд бас байртай болгоч. Энержи ресурсын байрных нь асуудлыг шийдэж өгөхгүй байна. Тэгэхээр зөв ерөнхий зэгч бол юу гэдэг юм нэхрээ дан давхар дээдний асуудал гаргадаг гэж байна шүү дээ. За. Дан давхар дээдний асуудал ерөөсөө алтан уягийн засгийн газрыг хөлсөхөөс асуудал. Алтан уягийн саяхны нэг яриулсан байсан шүү дээ. Манай засгийн газрыг огцруулах асуудал дан давхар дээднээс эхэлсэн юм аа. Тийм, тэгж хэлсэн. Улс төрийн өндөр авдан тушаалтуудын эрх ашиг зөрчигдсөн учраас тэгсэн юм аа гэдэг ба шүү дээ. Гэсэн хэлээд байгаа шүү дээ. Чи одоо Женко бодлогын эрх ашиг зөрчигдсөн биш юм уу? Биш. Тэнд бол ерөнхий зэгчийг хэлж байгаа. За. Тэгээ одоо ерөнхий зэгчнийг саний мэдээд байна шүү дээ. Энийг улсын их хурлаар хэлцэх шаардлагагүй. Тийм. Моржилийн юм баржил чинь баржилын юм моржил хэрэглэх ёсгүй гэдэг. Улсын их хурлын 57 дугаар тогтоол шийдвэр нэг юм байна шүү дээ. Тийм. Тэрийг хэрэгжүүлэх тухай 268 дугаар тогтоол гэдэг байна. Тэр хэрэггүй гэж. Тэр өнгөрсөн баржил бол өнгөрсөн юм одоо яах гэдэг та нар гэдэг. Шууд хэрэгжүүлэх гэдэг шүү дээ. Засгийн газраар сайхан бизгийг дарамтчиж өөрийнхөө их ашиг суулгах гэдэг шүү дээ. Алтан хуйгийн засгийн газар тэгвэл 5 толгойг явуулаагүйгийнхэн Явуулаагүйхэн төлөө огцорч байгаа. Тэгээд алтан хуйг яагаад өөрийнхөө залгамжлагчаар сайхан бэлгийг гаргаад тавьчих вэ? Одоо алтан хуйг сайхан бэлэг хоёрын эрх ашиг зөрчсөн байгаа харагдаад байгаа. Зөрчилдөж байгаа шүү дээ. Зөрчилдөд байна. Сайхан бэлгийг гаргаж ирж байгаа нь нүүр сүлбэр цаашлаад нэг алтан хуйгийн охин өшөө цаашлаад нөгөө зөвлөх энэ бүгдийн тохиролцоогоор сайхан бэлгийг болгосон байна. Хэрвээ сайхан бэлгийг болгохгүй бол тэр бүгдийг чинь барьж шорон тэншүүлсэн тэр тохиролцоо. Тэдний шоронгүй чөлөөлөхийн тулд гин зэмгүй өнгөрөөхийн тулд хийсэн тохиролцоо. Сайхан бэлгийг тавьсан. Тэгэхээр шорон тэн гэдэг чинь авилгатай тэмцэх газрыг ерөнхийлөгч удирдах гэж байна гэсэн үг үү? Авилгатай тэмцэх газрын үндсэндээ ерөнхийлөгч удирдах гэсэн шүү дээ. Ягаад гэвэл тэр чинь дарга бүх юм ерөнхийлөгч санал болгосноор томилдог шүү дээ. Гэхдээ тэгээд манай энэ илүүгээ ерөнхийлөгч чинь одоо хаашаа жанцын хүн болж хувирчвдаа сүүл үед. Нэг л ойлгомжгүй болоо явчлаа. Ялангуяа 5 толгойд гаргаж байгаа энэ зан ааш бол нэг л биш ээ. Гэхдээ одоо ямар ч үсэн юм нааштай эргээд их хурлаар хилцэгдэхэр болчлаа тийм үү? Тэгээд их хурл хуулиа гаргасан бол хуулийнхаа дагуу явна шүү дээ. Тэгээд дөржийн хэлдгээр одоо 19 он шийдсэн юм 14 онд хамаагүй гэж хэлээд нь шүү дээ тийм ээ. Харин уг нь боломжгүй юм да. 14 он. Тэгвэл төр гэж байсан хэрэг юу вэ? Тухайн үеийнхэн ерөнхийлөгчөөс өмнөхөө үеэр төрөө явуулж иж болохоор шүү дээ. Төрийн халхам шин чанар тэр юм. Та нар анзаарсан уу сая хэдвэний телевизээр гараад гисэн танааны явгаар хоцтой хөгжлийн банк 5.5%-ээс гарч шүү дээ. За тийм. Нэгэнт алтан хуйгийн засгийн газар огцроод сайхан бэлгийн засгийн газар тавигдсангууд ерөөсөө 5 их хурлаар орохгүйгээр засгийн газараар шийдээ явчих болох юм байна гэж яарвчсан 5.5% хоцтой хөгжлийн банкн дээр авчих шүү дээ. Илбэгдэрж үү? Энийг би бол илбэгдэрч хийж харж байна. Би яг тэр асуултыг асуусан ерөнхийлөгчөөс биш. Үгүй гэсэн. Бизгээ энэ миний бизэг мөнгө чинь би хариулах уу? Хэлэхгүй л байх л да. Гэтэ би бол амнаас нь сонссон шүү. Хулгай хийсэн юм аа. Би хулгай хийсэн гэж хэлэхгүй юм. Хоцтой хөгжлийн банк гэж шүү дээ. Санхүүгийн бизнес хийдэг байгууллага болохоос хувьцааны бизнес хийдэг байгууллага биш шүү дээ.
Тийм үү. Оны өмнөх авсан байсан тий 5.5%. 2015 оны 1 сарын 22-нд авсан байна. 14 оны 12 сарын 31-нд төсөлцөг гаргасан байдаг. Гэхдээ одоо тэгээд Energy Resource бол одоо Монголын компани мөн биш гэж ингээ маргаа яваад. Нөгөөдөл чинь болохоор бид нар Монголын компани бид нар аваад ашиглаж чаднаа. Бидэрт ариун их дуршлаг байна гэдэг. Монголын компани гэдэг нь юугаар нотцож байгаа юм? Тэрний дотор хувьцаа эзэмшигчдийн захирлын зөвлөлтний хят хүмүүс байж байгаа шүү дээ. Дээр нь тэгээд Монголын үндэсний компани гэхээр зэрэг манад бүртгэл байхгүй байгаа шүү дээ. MMS тэр Каймины арал дээр чөлөө бүрсгэх компаниас шүү дээ. Тийм л байгаад байгаа л да. Тэгээд төр 51% Energy Resource MMS төрийн компани биш шүү дээ. Тэнд эзэмшиж байгаа Очир Батан ч гэдэг юм уу, Туян ч гэдэг юм уу, өөр эзэмшиж байгаа 3-4% дарагтад нөгөөх нь 49% болж байгаа байхгүй. Төрөөс ямар ч хамааралгүйгээр дарах эрх нь байгаа шүү дээ нэг Туян учраас. Тэгэхээр 51% нь Монголын компани гэж яриад байгаа боловч төрийн компани биш байхгүй. Өнөөдөр гэрээ балсагцаа Шанхайтай гэрээ балсагцаа маргааш нэг 2%, 3% дарагтаас Монголын 51% эзэмшиж чадахгүй болж байгаа шүү дээ. Бид нэр чадна гэж яриад байгаа тийм үү? Монголчууд 1957 оноос хойш уул уурхай инженер техникийн ажилтныг бэлтгэж ирсэн түүхтэй. Тэрний нэг бүтээгдэхүүн Очир Батан ерөнхий сайд өөрөө Ленинградын Горный институт төгссөн. Өөрөө шарын голын уурхайд ажиллаж байсан ерөнхий инженер. Би түрүүний намын програм хэлсэн шүү дээ. Уул уурхай холбоорлох, боловсруулах салбарыг төрөлжүүлсэн хөгжүүлнэ. Энэ аж үйлдвэрийн салбарт оруулж ирсэн нийт хөрөнгө оруулалтын 70-80% зөвхөн уул уурхайг эрчим хүчний салбарт зарцуулж ирсэн. Хэдэн мянган мэрэгчлэн байна, ажилтан байна. Шарын гол, Багнуур, Шивээгоо, Алаг толоо, Нарийн сухад бүгд ийм уурхай шүү дээ. Яг монголчууд ажиллаж чадахгүй. Заавал Шанхайг оруулж ирж ажиллах гэдэг. Тэнд ямар эрх ашиг байна? Тэгэхдээ энд одоо Energy Resource-ийг ажиллаж байгаа, ухаалтыг ажиллаж байгаа удирдагч нь хэн бэ? Хүнсний технологийн инженертэй ч юм уу эсвэл нэг КИВ төгссөн инженер л ажиллаж байна. Очир Батан өөрөө 5% би түрүү хэлсэн шүү дээ. Миний ард нүүрсний салбарын 20-30 доктор загсаж байгаа шүү. Чи надгүйгээр энэ уурхайг ажиллуулахгүй гэж аваад дарамтж байгаа тоо явсан гэж байгаа шүү. Тэгээ Очир Батан өөрөө тийм мондөг мэрэгчлсэн бол эднийг удирдах зохион байгуулалт тэгээд үндэснийхээ компани босгож болно шүү дээ. Болох уу? Мэдгүй байна. Би ёстой энэ талаар мэдлэг муу байна. Яг л Монгол залуучууд монголчууд хийж чадахгүй. Монгол хүмүүс хийн гэдэг нь бол сайхан мэдээж тэр төмөр замын тэр юм ч гэсэн Монголд одоо энэ цэрэгт байгаа хүмүүсээр тавиулаад явчихад бол болохгүй ч юм алга л та. Тэгтээ заавал нэг гадаадын мундаг хөрөнгө оруулагч хэрэгтэй гэдэг нь шүү дээ. Би ер нь олон улсын нээлттэй тендер зарсан. 350 сая доллараар дарна гэсэн тэр мэдээллийн дагуу асуудал гарсан. Тэр дарсан ч байсан билүү бид шүү дээ. Тэрний хай шанд өгөх гэдэг юм байсан. Та юу яагаад энд биш нэг юм юм байгаа байхгүй юу? Шанхай тийм үү? Монгол улс өөрийн төр төстэй хуультай. Гадаадын нэг улсаас хараад 1-2 гэр бүлээс хараад Монголын төр бий болох гэдэг шүү дээ ирээдүйд. Од жаргал гэсэн нэг гэр бүл. Батхуу Бацайхан гэсэн гэр бүл. За тэр Очир Батан Туяма явал жоохон хөвт юм шиг байна. Петровсын оюун гэрэл. Танахаа яваад гэсэн 20 гэр бүл. 20 гэр бүл шүү дээ. 2-3 гэр бүл байхгүй. 20 биш үү? Биш. 20 хүрэхгүй 2-3 гэр бүл. Эдгээр чинь ирээдүйд Монголын төрийг гартаа атгах гэдэг шүү дээ. Дээр нэг улс байна тань бас хятад гэдэг. Геопозитийн хувьд. Би нэг юм хэлчихье. Бээжингийн цэргийн тойрог гэж байгаа. За. Би их олон тойрогтой юм билээ. Хятадын харин. Бээжингийн цэргийн тойрог. Бээжингийн цэргийн тойрогт бол оюутлага 5 цагаан таац богт өөр хөх хот өөр монголчууд ингээ хамаардаг. 2003-4 онд үе хээрийн сургууль хийдэг. Тэнд. Яг хэлийн та. Энд ямар зорилготой хээрээс оюутлага 5 толгойд
терроризм халдтай терроризмоос чөлөөлөх нь чөлөөзээ гээд оюутгаа тавтахад терроризмоос чөлөөж явах хэрэг сургууль хийж штэ. Энэ юу хэлж ийм юм бас. Би нэг юм ойлголоо сая. Тантай ингээ яриа суугаад ялангуяа 5 толгой дээр та их ач холбогдол өгөөд байна л да. Ер нь энэ манай нэвтрүүлэгт орох болсон шалтгаан чинь энэ 5 толгойн асуудлыг хурцтаад ирэхээр та ер нь орчих гэж бодсон уу? Тэгсэн. Та ер нь энэ чиглэлээр ингээд судалгаа хийгээд, ажиллаа хийгээд материал цуглуулад явхад та хэдэн жилийг зарцуулсан? Миний сүүлийн 20 жилийн ажилласан. 20 жилийнх л үү? Одоо та ажиллаа хийж байгаа шүү дээ хамгийн аюултай. Хэрвээ та ингээд нүрээ багаа тайлаад, нүрээ гаргаад ярил таны амь нас аюулгүй байдал нөлөөлөх үү? Нөлөөлнө. 5 толгойн асуудлаас бол энэ бүгдийг хэлэх юм бол нөлөөлнө. А 5 толгой биш ч байсан нөлөөлөх үү? Нөлөөлнө. Би тэгэхээр үзэгчдэд нөгөө хандаж хэлэх хэрэгтэй. Энэ хүн тийм тусгай ажил хийдэг хүн байгаа юм. Тийм учраас бас харуулж болохгүй их олон шалтгаан байна л да. За тэгээд Монгол Улсын 3 дахь ерөнхийлөгч Инхбаяр гэж хүн байгаад байна. За энэ хүнийг авилгач гээд шоронд хийгээд ялын тогтоол уншчихсан. Дараа нь ерөнхийлөгч элбэг дөрж өршүүлчихсэн. Тэгээ хоёлаа нэг дүрсүгэй. Үзэгчтэй иргэн сануулах үүднээс. Тэгээд ярилцаад явъя да. За энэ одоо нөгөө Инхбаярыг баривчилж байгаа төрлөө орж ирж байна. За тэр цагдаагаар хүчээр оруулж ирээд бариад явчихсан. За энэ бол одоо нөгөө та энийг үзчихсэн баг тий? Тийм телевизээр юугаар бол тий? Тэгэхээр за одоо ингээд тэр нөгөө өглөө нь баримтлаад авах. 12 оны 4 сарын 13 гэж байна шүү. За ингээд баривчлаад аваа явсан. Тэгээд ял өгсөн. Энэ хүн өлсгөлэн зарлсан. Тэгээд дараа нь өршөс. Гэхдээ ер нь жоохон айж явсан дээр баха. Манай өнөөдрийн хууль зүйн системийн тогтолцоог айж авах гол бол болохгүй гэсэн. Хэрвээ тийм биш байсан бол та бүхэн өнөөдөр нүүрээ хараад ярьж байгаа гэсэн. Хуулийн хамгаалалт маш муу. Манай айлсгалтай тэмцэх газрын хөрөнгө оруулалтын мэдүүлэг авч байгаа байсан маш бүдүүлэг байна шүү дээ. Одоо чи нөгөө баяр цогтын сая долларын асуудал байна. Тий. Одоо баяр ингээд шалгуулна гэж байгаа шүү дээ. Энд бол гарах хариунууд тодорхой байхгүй. Аваагүй байна л гэж харж байна. Баярын нэр дээр нэгч баяр алга байна. Айлсгал авсан тогтоогдсонгүй гэдэг тэгээд болсон. Тэргээр маш олон улс төрчид араас нь дамнах гэдэг шүү дээ. Тийм шийдвэр гаргахыг улс төрч хүсэж байгаа шүү дээ. Одоогийн энэ ерөнхий сайд сайхан билег ер нь зүгээр л тоглоомын хүн юм шиг санагдаад байна. Танд тэгж бодогдтгүй. Би түрүү хэлсэн шүү дээ. Сайхан билег бол ганцхан зорилготой. 5 дахь асуудлыг шийднэ. Ойлгоцгойг явуулна. Гол нь 5 дахь тэгээд сайхан билегийн үүрэг дуусна. Яг одоо харж шүү дээ. Ерөнхий сайд ард түмэнд айлсгал амлаж шүү дээ. 100 мянган төгрөг өгнө гэж та нар одоо энэ гэрээ болсон дөө та нар 100 мянган төгрөг өгнө. Чи айлсгал мөн биш үү? Ард түмнийг айлсгах гэж шүү дээ. Тэр ч жоохон тийм хүн л болсон шүү нэрээ. Тийм үг хэлсэн шүү. Би уулын танааданд орохдоо 5 цагийг нийлээ ярих гэж орсон байхгүй. Тэгээд жоохон сэтгэлсэн ингээ хадаагаад явчихсан. Яг нэгэн тийм энэ талын асар их мэдээлэлтэй хүн ирж байгаа болохоор би бас бүх үйл явдлуудыг ингээд яриад явсан зүг байхаа гэж бодож байна. Гэтэ 5 дахь тухайд хоёулаа хангалттай ярьлаа. За тэгэхээр та бүдэрийн яриа бол ингээд 5 толгой тойроод.
Би чамд нэг схем дурж үзэх үү? Одоо юу? Тэ? За. Чи цаасаа балаа өгч. За. Цаас авах юм уу та? Цаас авах. За ингээд бид энд 2 цаас авах. За. Москвагийн олон улсын харилцааны сургууль гээд байгаа шүү дээ. Алуу гарч ийн үү? Гарахгүй байна. За. Ингээд За. Москвагийн олон улсын харилцааны их сургууль. За. ийшээ ингээд А нам. За. Ийшээ ингээд одоо ман нам. Ман нам. За. Энийг эмогийн 10 гэж том ярьж байгаа. Эмогийн 10. За. Эмгөө төгссөн. Тий. Нэгд нь Сүү Батболд. За. Батболд. Хоёрт нь Цэ Мөнх хоригл. Мөнх хоригл. Гуравт нь Ёо Отхон баяр. Отхон баяр. Дөрөвт нь Дэ Зоригт. За. Тавд нь Цогтбаатар. Одоо сайд байгаа. Сайд байгаа. За. Энд нь П цагаан. Одоо ерөнхийлөгчийн 5 газрын газрын дарга. За. Нэгт нь хоёрт нь Пүрэв сүрэн. Гадаад харилцааны сайд. Гуравт нь Баттөр. За. Дөрөвт нь Яа Батсуур. Эрдэнэс 5 толгойн захирал. Сая шоронд ордог. Тэгээ тавд нь ингээд байгаа. За. Ингээд 5 5 ингээд 10. Юм. Энэ нэг нь би санаанд орж ирэхгүй юм да. За. Эд өнөөдөр Монголын улс төрийн шийдвэр гаргах төвшөнд ажиллаж байгаа хүмүүс үү. За. Тэгээ эд ямар шийдвэр гаргана ярьж байгаа тэр нь засгийн газрын тогтоол болж байгаа. Энийг хэн үдирдтэй? Энийг од удирж байгаа. Од жаргал яах? Тий, МСС. За. МСС од тэгээд од бүгдийг зогсуулж штеп бизнесийн. Оо за. Бизнес нь одоо МСС дээр байдаг. МСС дээр тэгээд эднэр улс төрийн шийдвэр гаргах төвшөнд. Та нэг ингээд камерт харуул да манай камер тийш нь харуулаад тийш нь. За л би бас харуулъя. Ингийн мо 10 гэдэг. За энэ хүмүүсийн тэгэхээр бүх хувьцаа, бизнес бүх юм энд байна гэсэн үг. Бүх юм энд бизнес эдийн засгийн эрх баталгааны энд байж байгаа. Аль нь ч ялсан адилхан юм биш. Адин засаг барьсан эднэрс юу байхгүй. Ялгаа байхгүй. Тийм учраас би эстүүж болохгүй гэдэг нь нөхгүй. Орой шефт, орой квилер Америкийн төх. Эдийн засаг улс төрт 19-20 дугаар зуунд ямар хүч хэрэг байсан. Юу дуртайгаа хийж өгч байсан. 2010 онд анхны юу явагдсан шүү дээ. Тендер. Ингээд Солонгос, Япон, Америкийн PPID маш олон компаниуд энд оролцсон. Тэгэд нэг юм хийж байгаа. Засгийн газартаа ярьснаас МСС-тэй ярьсан амар юм байна гэж. МСС-ийн офис эргэсэн яриа маргааш нь засгийн газрын тогтоол болж гардаг юм байна танаа засгийн газар гэж. Хаанах гэж байна? Америк, Япон, Солонгосын нөхдөд тэгж хэлж байсан. МСС-ийн офис эргэсэн яриа маргааш нь дараагийн засгийн газрын хурлаар шийдвэр болж гарч байна. Тийм учраас бид засгийн газартаа яриад хэрэггүй юм байна. МСС-тэй ирсэн амар юм байна гэж тэгж ярьж гайхчихсан. За хоёрдугаарт Сумитоми гэдэг одоо яриад шүү дээ. 3 дахь зах зээл рүү гаргана гэдэг. За тийм. 5 шудараа орж байгаа. Сумитоми зүгээр нэрээ ашиглаж байгаа. Сумитоми чейнж хийх гэж байгаа байхгүй юу? Ягаад гэвэл энэ нүүрсийг аваад Хятадын Бээжингээс орт өмнө талын мужуудад нийлүүл. Тэрнээс Япон, Солонгос руу гарахгүй. Та яаж мэдэж? Би өөрөө 2010 үед энэ Сумитомын тендерийн чинь компаниудаа үйл ажиллагаа бас тодорхой хэмжээгээр тэр үйл ажиллагааг нь хямжижсэн үү? хянах явах судалж ирсэн. Судалж ирсэн үү? Заримт нь ярилцчихсан. Тэгэхээр тэгж ирсэн. 3 дугаарт нэг мэрежи төр мөн менежер гэдэг. Төр мөн менежер гэдэг нь нөгөө тад нь төрийн мөн менежер гэж хэлээд хувьдаа авах гэсэн тийм эсрэг сад юм байгаа байхгүй.
Өнөөдөр төрмөн менежерүүд хэн баталсан? Ямар оноцын баталсан? Шинж ухаанаар хэн баталсан? Харин хувийн компаниуд модод ирэхэд төр аваад хөл дээр нусгаад буцаагаад өгдөг шүү дээ. Тэр хувийн менежер сайн байсан бол ухаан холдог өнөөдөр ашигтай ажиллаж явсан байгаа шүү дээ. Ухаан холдгийг МСС дэлгэлсэн шүү дээ. 450 сая тонн үрж. Ухаан холдгийн баяжуулах үйлдвэр шүү дээ. Үсрээ 100 сая долларын үйлдвэр байхгүй юу? Тэрийг 350 сая доллараар зарсан гэж яриад байгаа байхгүй юу? Асфальтын замын ч гэсэн сая авсан мэт. Тэгээд 250 сая доллар үсрээ 100 сая доллар 250 сая доллар хоогаад ицсэн байхгүй эднэр. Эднэр яаж нэхэр шунг биш. Ухаан холдгийг хамгийн сайн нөхцөлтөө когч нь өөртөө ордгийг авсан чинь ашиглаад ирсэн чинь уул биологийн нөхцөл нь жоохон хүндэрсэн байхгүй. Тэрнээс итэл хажуудаад нь том толгой хурцдээд нөгөө нүүрс нь 5 толгойн ухаан холдгийнхаас илүү сайн нүүрс гарч ирж байгаа байхгүй когч. Тэгэхээр тийш явах гэж. Та ер нь ажлын шаардлага эднэрээ энэ од жаргал од эднэртэй уулзчихсан уу? Уулзж байгаагүй. Эднэртэй уулзах шаардлагач байхгүй. Эдвэл ерөөсөө шаардлага гараад яхаа Монгол нормал эдний бизнес нь явж явах юм бол яваал энэ. А болохгүй бол эднэр гараад явчихна. Би бол зүгээр хаваад очиж амьдрна гэдэг усууж хаваач очихгүй эднэр өөр газар очино. Эдэн би нэг жоох их орн гэсэн юм байдгүй усууж шүү дээ. Одоо энэ 5 толгойн тендерч яллаа авлаа. Өөрийнхөө ардагттай ухаан хутгаа 1.3 тэрбум долларынхаа өрнө шавчгаад ховцын нэг жоох өснө. Тэн дээр дахиад жоох ашиг хийн. Тэгээ болохоо хөвчвөл тэр чигээр нь хаяад явах гэж байгаа байхгүй юу? За. За болох уу хоёлаагийн ярьслага ингээд өндөрлөл балаа авчих уу? За энэ цаасаа ингээд авъя. Энийг бол үзэгчдэд үзүүлчихсэн шүү дээ сая. За танд баярлалаа. Та нарчсан баярлалаа. За үзэгчдэд цэнзургүй яриа нэвтрүүлгийн энэ удаагийн зочин бол их сонирхолтой зочин байлаа. Энэ хүн бол бас тусгай албаны ажилтан. Тэгээд одоогоор албан тушаалтай төр албан тушаал хашдаг учраас энэ хүн өөрийнхөө амь нас аюулгүй байдлын үүднээс баг зөөж манад ирж оролцсон. Гэхдээ бид нар энэ хүнийг оролцуулах гэж нэлээд удаан хөөцөлдсөн юм шүү. Сэтгүүлч бид манай энэ студид ажиллаж байгаа ажилтангууд энэ хүний хэн болохыг задруулах эрхгүй хэвлэлийн эрх чөлөөний хуулиараа одоо их сурвалжаа чанал нь нууцлана гэсэн хуулийн дагуу бид энэ нэвтрүүлгийг та бүхэнд хүргэлээ. Та бүхэндээ баярлалаа. Эх 7 хоногийн даваа гарагийн 21 цагтаа эргэ уулзцгаая. Баярлалаа.